3-3-5-5 олон улсын лицей эзэмшигч 2 дахь шүүгч болж байгаа маа. Өмнөх нь бол Сингапурын Wing гэж шүүгч байсан. За ингээд тоглолт эхэлж байгаа үзэгчтэй эхний тоглохоо BCH Knights багаас төгөлдөр хөртөн цогт. За дамжуулт Ишибаши дээр ирсэндээ Юма Ишибаши сул шидэлтэй алдсангүй. За энэ тоглолт ер нь бол аюулыг тарьчих төгсөндөө. J-Scrap энэ тоглолтын эхний 3 оногоо авч байсан. Бөмбөг шидэлцээр Ишибаши хангалттай зайн гараад ирсэндээ энэ удаа шидэл цагиргаа онсонгүй. Гэхдээ доо сугар учир бэлэн байдалтай байна. Юма Ишибаши шалтаад өгсөн дамжуултыг Никвард ямар хэцүү хүлээж аваад тэрийг төгсөж өгдөө. BCH Knights-ын бөмбөгийн шилжилт их гоё болоод байна шүү. J-Scrap өөрөө дайраад явсан. Алдаатай төгсгөл. Ананд за баруунда яваад орсон. Гоё тоглолт байна. Knights амгаас тэргүүлээд дараагаалт дурдаад байж тээ. Ананд тэргээд ирчих юм бас илүү бодсон гэдэг байна. Тэр том аюултай байна шүү. Л та. Олон зай шидэлт Scrap. За энэ бол 2 дугаараа шидэлтийг амжилттай олгосон. Өгсөн дамжуулт Scrap. Эрдэнэ цагтыг ардаа өргөцсөн доо Ward эсрэг адэр чигээрээ тесрээд орчлоо. Амархан байна энэ. Scrap. За доошо байрлал даваад кадраг оруулж гисэн. Инкватрын тоглолт амжилттай. Суурагч. За бөмбөг бол Knights-ын тоглолтын дээр хангалттай шилжиж байгаа. Никвард 9 оноо сонгосон гэж өөртөө хэлсэн байгаа. Scrap-ийн дундын шидэл тоновчтой. Зүүндээ Scrap-ийг төөрө гараад ирсэн сугар очилт. Өстөний хэлсэд хэлсэн. Тоглохын амжилттай бол ямар нэгэн байдлаар довтолж үлдсэн байгаа. Ананд 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Харин болдын Ананд гормол болсон. Уулаас Devin Warren зүудэн коридор гараад ирсэн. Дэлгөөний эсрэг яваад урсан. Довтлохын амжилттай нэмэлт шидэлт. За бөмбөг алдагдсан урагшаа шууд хурдан тоглоход тулг гараад ирсэн. Довтлохын амжилттай болсон. Зүүн гараа төгсгөл. Тоглогчид түргэж бүтэн шилжүүлж штэ. Warren ямар гоё хөдөлгөөн бэ. Devin Warren энэ тоглолтын техник боломж. Ситуацийн төгөлтөр дундаж шидэл тоновчтой болсон. Их хурдтай яваад очлоо. Цаг дуусч байна. Devin Warren төгөлтрийн эсрэг залтнуудаас холын зай шидэлтэн цагаар тунсан. Гүрнэмас зүүн талд тазлаа. Доошо шалдаад өгсөн төгөлтөр ямар гоё дамжуулалт вэ. Devin Warren эсрэг залтнуудаас холын зай шидэлтэн амжилттай болсон. Гоё хөдөлгөөн байлаа. Плей-офф тус багтаа том тусыг хүргэн шүү. Сугар очир контакт дээр илүүрсэн. Өнгөрсөн өдрөөс хугацаанд болсон 34-32 их хамгаалан шууд зүүн дээрээс шийдсэн. Холын шидэл тоновчтой. Зогт Никвард дор хоёр хамгаалагчийн эсрэг том байна. За дэлгэрийн дуус салаад үүсэн Ward дагцсан төгөлдөр холын зай шидэлтэн амжилттай. 2-өвтэй тоглож байна. Warren Никвардын хүчтэй нэгэн төгсгөл. Амжилтгүй болсон. Хүний илүүтэй тоглох боломжтой байсан. Scrap-ийн эсрэг Warren яваад орсон тоглох амжилттай. J-Scrap Батбаяр илүү нэг дамжуулалт төгөлдөр дайраад явахыг илүүдсэн. За энэ дардаа шугам гიშгсэн. Хариултыг харахад. Надаашаа Ward руу давуулж гисэн. Ward яасууд байна. Хоёр талдаа дайрцдаг зуршлаа да. Тулга баруун дайрсан тулгын довтлогоо оновчтой. За яг нэг Батбаяр шидэлтнээр суларцсан холын шидэлт оновчтой болсон. За сугар очир гарч ирээ бөмбөгийг авах гэж үзсэн. Сэргэлэнбаатар бөмбөгийг салгаад авсан. Devin Ward контактлаад явсан. Ухаадаг байлаа. Scrap авсан. Нэг тоглогчийг хөнгөн аргалаа дээрээс нь явсан Jaden Scrap. За Ward төр бөмбөг ирсэн. Ward дадсан тоглох амжилттай. За өнөөдөр Харин болтын Ананд Scrap шидэлтэн дээр суларсан холын шидэлт оновчтой болсон. Дунгаж чадахгүй байна. Олон нэрийн тулга ямар гоё дамжуулт вэ? Дэлгэрний юм. Тоглолтын эхний оноо авч байна. Тулга өөрөө дайраад явсан. Дүлгэн хоёр боломжийг үүсгэсэн. За шүүн дээрээ эргээд алдаатай тоглох оновчтой болсон. За энэ залуугийн дурагшаа Scrap төгсөв хүний илүүтэй довтлох боломжтой. Jaden Scrap өөрөө яваад орсон. Тэгээд тесрэлч тэр ерөөсөө
гэж гайхамшигтай цэцлэлтэй байсан. Тэрний өмнө за Монголоос Кейдэн Арчил байсан байна да. Огтхон дээрийн тулгын ямар гоё ашигтай. Зүүндээ хөдөлсөн Warren-тэй агаар дээр дуулсан Jaden Scrap. За үнэхээр зогсоолдчихгүй байна. За буцаагаад хитрхийн ойлгомжтой дамжуул паслагдсан тэр нь Devin Warren-ий хүчтэй нэгэн төгсөл болж дуустаа. Scrap бахаж дамжуулт үзсэн. Шид хоолзээ үүссэн. Хүчтэй тоглолтын нэр хоцолж яваа нөхцөл дээр бол Devin Warren бас оноо хэрэгтэй байгаа. Yuma Shibashigi маш чухал болж иж. Warren эсрэг. Саны эсрэг хөдөлсөн зүүндээ side step 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Харваач хүчтэй харин бол Ананд хоёр дараалсан шийдэлт байдгүй. За гихтээ өмнө хөлн батсан. 3-ын голоос тоглооны замбрыг аваад хийчлээ дээ. Warren 3 яг л бөмбөглөө харж байхад түлхүүн бөмбөглөө үсэрч ийлээ. Базар бүрийн од иж. Гоногчтой энэ цэг дээрээс Scrappy бөмбөг галдагцсан. Эргээ Devin Warren. За өөрөө төгсөх болоо да хот шид тоногчтой. Энэ тоглолтод BCH Knights задлсан Yuma Shibashi хамгаалагчаа дохиж өнгөрөөгөөд хотын шидэл тоногчтой болж тооны харьцаа 72 дээр тэмцэж байна. болсон. Ананд 3-аас шийдэлтэн амжилттай болсон. Нарийн болдын Ананд шийдэлтээ алдсан ч багийн ахлагч хоёр дахь боломжийг үүсгэсэн. Warren ямар уятхамт вэ? Довтлохоо заграх дунсаа. За хоёр талаас За зүүндээ явсан дамжуултыг их гой суулсан да мөнхтөр оноо авсан. Scrap тануудаа зүүндээ явсан бөмбөө дээр нугаа төөргөд явуулсан довтлох амжилттай. Үүний зай шилтэн цагиргаан онсонго зөрөд хурдан довтлоход баазаргүй уушаа ганцаараа гараад ирсэн довтлох амжилттай энэ үед сэлэг бодосоогоос Хосонойтой суулж болчих залруулгаас гавчаа. Шибашигийн хамгаалт бол их сайн болж байгаа. Бат хоёр хангалттай зай гараад ирсэн. Наран гэрдийн Бат хоёр тоог 82-доо тэнцүүлсэн. Орцсон бөмбөг буцаад дээшээ гарсан Шибаши нэг дохиж аргатаад 3-аас Yuma Shibashi. Ямжлгүй. За Scrap урагшаа довтлохоо ихлүүлсэндээ Бат хоёр цацалт амжилттай болсон. Наран гэрдийн Бат хоёрын тоглолтын төгс за үнэхээр гоё тоглолт боллоо шүү. Саксонбургийн нэг яруу сайхныг л хоёр баг төлөвлөлөө да. Наран гэрлийн Бат хоёр мөн тоглолтын төгсгөлийг хийсэн. Анх